За сайн бацхан уу багш нараа. За энэ хичээлээр та бүхэндээ хичээлийнхаа өөрийнхөө оруулсан хичээлүүд буюу өөрийнхөө одоо энэ улиралд оруулсан хичээлүүдийг хэрхэн архивлж хадгалах, за түүнийг дараагийнхаа дараа дахин хийчнийг хэрхэн сэргийгдэх тухай авч үзнэ. За эхний ээлжинд би математик 1 гэсэн хичээлийг би хадгалах тухай авч үзье. Түүний тулд яах вэ гэхээр эхлээд дашборд гэсэн хэсэг рүүгээ орохоор миний энэ хичээлүүд харагдчихээн. За эндээс би математик 1 гэдэг хичээлээ сонголоо. За математик 1 гэсэн хичээлээ сонгоод үзэхээр энэ дээр миний оруулсан нийтдээ 16 лекц, за харгалзах ингээд семинарууд нь ингээд орсон байгааг та нар харж байна. За энийг хадгалахын тулд яах ёстой гэхээр маш амархан. Энэ дээр арааны зураг харагдаж байгаа. Арааны зурагныхаа доошоо заасан сум дээрээ дараад ерөөсөө л backup гэсэн хэсэг дээр нь дарчихна гэсэн үг. За ингээд backup гэсэн хэсэг дээрээ дараад за юу багтааж авах вэ гэдгээ эндээсээ сонгож чинь. За ингээд сонгож авах зүйлүүд нь энэ дээр харагдаад ирж байна. За энэ бүх группийн мэдээлэл гэх мэтлэн чухал зүйлүүд маань энд орно гэдээ ингээд байж байгаа. За тэгээд энэ дээр include user role assign гэхээр нөгөө өмнөх орж исэн оюутнуудынхаа аюуг оруулахгүй, өмнөх оюутнууд биш зөвхөн курс авах гэж байгаа учраас би энийг шууд цааш next дээр явуулъя. За next дээр яваад за энд миний орох хичээлүүд маань энэ дээр харагдаж байна. Ингээд бүгдээр ингээд. За ингээд хөгжөөтэйгэр ингээд харагдаж байна. За ингээд next хийж байна. За ингээд оруулахаар энэ дэр юу орох вэ гэхээр за бүх зүйлүүд нь орох буюу за энэ зүгээр оюутнуудыг хамруулах зүйлийг нь оруулахгүй, группээ оруулна. За тэгээд энэ дэр байгаа шалгалтын мэдээ, шалгалтуудаа оруулна гэх мэтлэнгээр энэ бүх лекцүүдэд харгалзах зүйлүүд ингээд оруулахаар ингээд заагаад өгч байна. За энийг perform backup гэдэг хадгалаад авчихна. За ингээд миний perform backup маань хийгдэж байна. За ингээд амжилттай үүсгэтлээ гэж байна. За тэгэн гутаа continue гэсэн төвчөн дээрээ дарж байна. За тэгээд энд бид саяны хийсэн зүйл маань 5.4 мегабайтын багт амжтай үүссэн гэж гарч ирж байна. За үүнийг шууд download хийгээд энд байгаа download гэсэн төвчөн дээрээ дараад татаад авчихна. За татаж авч байгаа процессыг харагдаж байна тийм ээ. За үүнийгээ татаж аваад дуусчихаар нь шууд дараа нь өөр файл дээр хэрхэн оруулах талаар нь авч үзье. Өөр сайт дээр хэрхэн оруулах талаар нь авч үзье. Өөрөөр хэлбэл сэргийх тухай нь авч үзнэ гэсэн үг. За бэлэн болцсон гэсэн үг. За тэгэн гутаа хичээлээ өргөжлүүлэн авч үзье. За түрүүний оруулсан математик 1 гэсэн хичээл маань хичээлээ одоо шийдэл 1 гэсэн хичээл маань ямар ч хичээл байхгүй хоосон байсан гэж үзэх юм бол түрүүний сэргийлсэн татаж авсан backup буюу татаж авсан үндсэн хичээлээ энэ хоосон зайдаа орууллаа гэж үзэх юм бол эндээсээ эргүүлээд restore гэдэг товчон дээрээ дарчихна гэсэн үг. Restore гэдэг товчон дээрээ дарчихна. За restore гэдэг товчон дээр дарчихаар маш амархан энд нэг юм хоосон одоо 150 гэсэн талбар гараад ирнэ. Энэ талбар дээр шууд түрүүний юугаа нэр өгөөд backup гэсэн ийм нэртэйгээр татагдж авсныгаа шууд энэ дээр нь дарж нэр өгөөд mbz гэсэн өргөдөлтөй юмгаа дараа шууд зөөгөө тавьчихна гэсэн үг. За тэгээд шууд restore гэдэг товчон дээр дарчгаар энэ файл маань сэргэгчнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл хичээлээ буцаагаад сэргээгээд авчна гэсэн үг байна. За үүний дараагаар яах ёстой юм бэ гэхээр би татаж аваад бэлэн болсон зүйлээ харуулъя. Энэ дээр би нэг өөр портал нээсэн байгаа. Энэ өөр портал дээр миний түрүүний математик 1 гэсэн хичээл маань энэ бүх
хувцастайгаа ингээ орцсон байна. За ингээ байж энэ харж байна тийм ээ. Нийт 16 ширхэг хичээл ингээд орцсон байж байна. За 16 хичээл орохоос гадна жишээлбэл би шалгалт миний тестийн сан маань орсон болов уу гэж санаа зовж байгаа бол орсон байгаа. За жишээлбэл орсон байгааг нь шалгахын тулд энэ дээрээ дараад шинээр үүссэн шалгалтынхаа нэг хэсгийг гаргаад ирээ би. За байж байгаа. За би өөрөө шинээр дахиад үсгэж. За тэгээ эндээс жишээлбэл би юу гэдээ үсгэж чинь. За нэг шалгалтын сан маань орж уу гэдгийг үзэхийн тулд квиз дээрээ дараад add хийгээд за энэ дээр ямар ч хамаагүй нэр өгөөд тэгээд save and display хийгээд за тэгээд тестийн сан маань орж уу гэдгийг одоо шалгая. За орсон байгаа хэсгийг одоо энд хоосон цай гараад ирж байна тий. За түрүүний миний сэргээсэн хичээл маань орсон байна уу гэдгийг шалгахын тулд add random question гэдэг дээрээ дараад энэ категори гэсэн хэсэг дээрээ дарахаар энд миний түрүүний оруулсан тестийн сан маань энд ороод ирсэн байгааг харж байна тий. За энэ 16 бүлэг сэдв хичээлийн хоргалзах бодлогууд нь ороод ирсэн байна. За жишээлбэл энийг орууллаа. За add random question гэдэг ингээд оруулчих. За тэгээ оруулсныхаа дараагаар яах вэ гэхээр би энийг хэрхэн харагдаж байна гэдгийг нь шалгах чинь. За үнэхээр орсон юм уу юу гэдгийг. За энэ томруулдаг шилэн дээрээ ямар нэгэн санамсруугүй асуултыг оруулаад ирсэн. За энэ дээр ингээд ороод ирсэн байгаа нь харагдаж байна тийм ээ. За тэгэхээр ингээд амархан хичээлээс сэргийгээд эргүүлээд хадгалаад авах боломжтой гэдгийг энэ хичээлээс суралцаж авч болох нэ. За анхаарал тавьсаар